Үзэгч та бүхнийхээ оройн амар амгалан айлтгая. Нөгөөдөр 6 дугаар сарын 28-ны өдөр энэ өдөр монголчууд бид эх 4 жил хууль тогтоох дээд байгууллагад өөрсдийгөө төлөөлөх эд төлөөлөгчд төр төсөлцөх түшээдээ сонгоно. Монгол улсад ардсан хувьсгал ялаад 22 жил болж байна. Тэгвэл сонгуулийн сурчлагын туршид ардсан намын мэдээллийн инхүүсэр байсан олуулаа хөтөлбөр 22 дахь дугаараараа сонгуулийн сурчлагын сүүлчийн энэ өдөр эрхэм сонгогчдоо хүрэх гэж байна. Аливаа зүйлийн зөв тогтол бэлэгдэл гэдэг ялалтын учир холбогдлын агуулгыг илэрхийлдэг. Тиймээс ард иргэд бид олуулаа болж ардсан нам энэ удаагийн сонгуульд олон түмнийхээ итгэлийг авч 22 жилийн өмнө коммунизмын хар хамыг олуулаа жагсаад мурааж байсан шигэ 22 жилийн дараах 12 оны 06 сарын энэ сонгуулиар ардчилсан нам олуулаа ялж авилгын хар ханыг нураах болтугай гэсэн сайхан өрөөлөөр олуулаа хөтөлбөр 22 дахь дугаараа үзэгч танаа хүрэхэд бэлэн боллоо. Халуун үлгэн нутаг тан эзэн нь болж төрсөн бид төрөн хэнээр түшүүлхэн сонгон шийдэх мэт. Таны сонгот, таны итгэл, таны зэн согон халуун үлгэн нутгийнхаа рэйпэн хөгжлийн хурдыг шийдэн. Андах наран хэнийг шалгалгүй эцгэрлэн хайрладаг шиг эрхчлөө ардчлал шудраг ёсны наран халуун үлгэн нутагт мөн эгнэгт мандах болтугай. Эх хорон минь мандан мадрах болтугай. Олуулаан ялан шүү. Олуулаа хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Энэ удаагийн зочноор Ардсан намын энэ сонгуулийн сурчлагын бүх туршдах сурчлагын ажлыг хариуцсан ажилласан улсын хурлын гишүүн сайхан бэлгийг оролцуулж байна. Тэгэхээр сонгуулийн сурчлагын өнөөдөр сүүлчийн өдөр. Тэгэхээр энэ сүүлчийн өдрүүттэй холбогдуулаад одоо Ардсан намаас нэр дэвшигчдийг дайранд оромжлох, янз бүрээр одоо нэр хоч өгөх, одоо ихэнх нь баг хужаа болчлоо. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо сонгогчтой хандаж ямар сэрэмжлүүлэх хэлэх вэ? Юуны өмнө телевиз үзэгчдээ бас энэ үеийн мэндийг хүргэе. Тэгээд бид бүхэн үнэхээр сонгуулийн хуулиар олгогдсон сарынхаа хугацаанд өнгөтэй өдтэй гэрэлтэй гэгээтэй ардсан нам өнгөрсөн хугацаанд юу хийж гүйцэтгсэн, одоо бид нар юу хийх гэж байгаа талаар үнэхээр сонгуулийнхаа сурчлагын үндсэн ажлуудаа хийж дуусглаа. Тэгээд үнэхээр энэ сонгуулийн одоо хамгийн сүүлийн өнөөдөр бол хамгийн хариуцлагатай орой. Би тийм учраас нийт телевиз үзэгчтэй, нийт сонгогчтой хандаж нэг 2-3 зүйлийг хэлмээр байгаа. Өнөөдөр шөнө, маргааш шөнө таны хашаагаар, эсвэл таны орцны үүдэн дээр, эсвэл таны хотонд янз бүрийн материал буулгаж магадгүй, тарааж магадгүй. 20 хэдэн хоногт ирээгүй материал сүүлийн 24 цагт орж ирнэ гэдэг бол тэр материалууд үннээс хол эргэж няцаагдах боломжгүй гэж утсан тийм л материалууд байгаа. Тэгээ манай сонгогчид одоо өнөөдөр ямар анхны сонгуультай орж байгаа биш. Ардчилсан төр засаг гарч ирээд 22 жилийн хугацаанд зөндөө олон сонгуульд орлоо. Сонгуулийн шөнийн энэ сюрпризүүдэд энэ гинтийн дайралтад битээ автаараа гэж нэгдүгээр хэлмээр байгаа. Хоёрдугаарт өнөөдөр орой, маргааш орой бэлэн мөнгөний янз бүрийн зүйлүүд яаж магадгүй. Бэлэн мөнгө өнөөдөр их зүсээ хувирсан байна. Эхний ээлжинд бэлэн мөнгө таны хашаан дээр туг хатах мөнгө болсон байна. 20-40 мянгаыг өгдөг болчихж. Эсвэл таны орон гэрээг сонгуулийн штаб гэдэг нэрээр хуурамч гэрээ байгуулж 100-150 мянгаар нь өгч байна. Энэ бүх мөнгнүүд 10 дахин үржигдэж сонгуулийн ерөнхий ороноос өгөх шинэ хуультай гэдгийг бүгдээрээ бас бодож байгаараа гэж ингэж хэлмээр байна. Дараагийн 3 дахь бэлэн мөнгөний тараалт болох гэж оролдож байгаа нэг зүйл бол улсын их хурлын шийдвэрээр хоёр намын том бүлгийн шийдвэрээр энэ жилийн төсөв дээр бид бүхэн 474 тэрбум төгрөг тавьсан. Энэ мөнгө бол ахмад наснуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах учиртай. Засаг зөв ажилласан бол энэ мөнгө өнөөдөр бүтнээрээ 1 сая төгрөг болж тараагдах ёстой байсан. Энэ мөнгө өнөөдөр 2 дахь 330 мянган төгрөгийг өгөөд дөнгөж 3.2 нь биелээд явж байгаа. Бас нэг юм яриа гарч байгаа юм байлаа. Энэ юу гэхээр ардсан нам гарах юм бол энэ мөнгийг зогсооно гэж. Бид нар бол гарна гэдэг нь бас ойлгомжтой. Бид нар гараад энэ мөнгийг бол зогсоохгүй. Бид нар үргэлжлүүлж олгоно. Харин сонголт хийх боломж олдоогүй иргэд сонгогчдыгоо тэр харин мөнгийг нь олохоос гадна эргэж хувьцааг нь олох асуудлыг ч гэсэн бид нар хүний хүчин сангийн хуулийн дагуу хийж гүйцэтгэх болно гэдгийг эхлэхийг хүсэж байна. Тийм учраас ингээд 4 жилийнхээ хугацаанд 4 жил бодсон тэр сонголтыгоо одоо 4 өдрийн өмнө та бүхэн балуурдахгүй байхыг үнэхээр хүсэж байна. Ирэх 4 жилийнхээ амьдралыг хамтдаа олуулаа зөв шийднэ гэдэгт ерөөсөө хэрэгэлцэхгүй байна. Бэлэн мөнгөний асуудал гэдэг дээр бас нэг эргэлзээтэй зүйл бол албан тушаалаа ашиглаж зарим нь тойрогдор тухайлбал дархны тойрогдор сангийн сайд өөрөө нэр дэвшиж байгаа. Тэгээд тэрнтэйгээ холбогдуулаад нөгөө 330-га бүр 600 олгож өгч ийн гэсэн бас яриа байгаа. Харин ийм гонсомор мэдээ бас дөнгөж сая авч байна. Юу гэхээр зэрэг бүх улс орон даяар одоогийн засгийн газар мөнгөө гүйцэд цуглуулж чадаагүй учраас зөвхөн Эрдэнэтийн татврын урьдчилгаагаар 110 тэрбум төгрөг орж ирж байгаа учраас уг нь 670 мянган төгрөг өгөх ёстойгоо 330-аар өгч байгаа.
Гэхдээ 330-аар тараагдаад цаана нэг хэдхэн төгрөг илүү гарч байгаа юм бил. Тэрэнд нь сангийн сайд өөрийнхөө тойрог дээр нэмж 670-ыг тараагч байгаа юм яваргүй оролдол гаргаж байна. Тэгээд сангийн сайдыг гаргаж чадаагүй тойргийнхан яах ёстой юм? Үлдэж байгаа 20 аймаг нь яах ёстой юм? Ингээ бодохоор үнэхээр албан тушаалаа уруулж ашиглаж байгаа юм шиг юм буруу зүй тогтол харагдаад байгаа юм л та. Би зүгээр энэ даршин нэг зүйлийг хэлье. Сонгуулийн санал өгөхөд маш ойртсон байгаа учраас ямарваа нэг хууль зөрчигд хугацааныхаа шахалтнаас болж хариуцлага хүлээхгүй гэдэг ийм буруу ойлголттой явж байгаа хүн бол дахиж залруулмаар. Сонгуулийн шинэ хуулиар бол хэрвээ та гэмт хэргийн шин чанартай эсвэл сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ямар нэг зөрчил булхаад өөр хийх юм бол таныг Улсын хурлын гишүүнээр яг эцэслэж тангарагч өргүүлэхгүй. Энэ асуудал сонгуулийн санал хураалтын дараа ч гэсэн энэ хэрүүл маргаан хуулийн байгууллагаараа эцэслэж шийдэгдтэл энэ асуудал бас гүйцэн шийдэгдэхгүй гэдэг нэр дэвшигчд маань бүгдээрээ ойлгож явах ёстой л гэж ингэж хэлмээр. Тэгээд эцэст нь хэлэхэд би түрүүн хэлсэн ардчилсан нам энэ сонгуулийн хугацаанд хүний хөгжлийн индексээр монголчууд маань дэлхийд 120 дугаар байранд явж байна. Энэ байраа өршөөлөхөнд тулд бид нар үнэхээр гадны улсуудтай харьцуулахад хүн шиг амьдарч ус шиг хөгжих ёстой. За ингийн тулд бол цөөхөл нь хөгжиж болохгүй, олуулаа хөгжих ёстой юм байна. За олуулаа хөгжихийн тулд олуулаа ялах ёстой юм байна гэдэг энэ үндсэн үзэл санаагаар сонгуулийн үйл ажиллагаа маань дуусч байна. Тэгээ олуулаа нэвтрүүлэг маань үнэхээр орой болгон та бүхэндээ зочилсон олуулаа болоод Монголын сайхан орныхоо эх 4 жилийнхаа амьдралыг хамтдаа цогцлон бүтээхийн үзэтэй өрөөлийг сонгуулийн сурчлагын хамгийн сүүлийн үдэш та бүхэнд хүрэхийг хүсэж байна. За баярлалаа. Олуулаа хөтөлбөрийн өнөөдрийн зочноор Ардчилсан намын сурчлагын ажлыг хариуцсан ажилласан Улсын хурлын гишүүн Сайхан Бэлэг оролцлоо. Таныг мөн ардчлал ялаад 22 жил болж байгаа. Өнөөдөр манай Олуулаа хөтөлбөрийн 22 дахь дугаарын зочин болсонд талархлаа илэрхийлээ. Амжилт хүсье. Баярлалаа. Бүх тоо өөрөө учир зөнцөнтэй байдаг. Тэгээд өнөөдөр 22 гэсэн их сайхан тоонууд авчиж байгаа юм байна. Тэгээд олуулаа ялан шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Одоо та бүхэндээ саналын хуудсыг хэрхэн бөглөх зааврыг дахин хүргье. Улсын хурлын сонгуулийн 26 тойрогт зарим нь 1 мандаттай, зарим нь 2 мандаттай, зарим нь 3 мандаттай байгаа. За 1 мандаттай тойргийн хувьд жишээлбэл энэ Говьалтай аймгийн саналын хуудсны загвар байна. 1 мандаттай тойрогт бол нэг нэр дэвшигчийн нэрийг заавал дугуйлна. За тухайлах юм бол одоо та Ардчилсан намыг дэмждэг бол голын багны хамгийн дээдлэлт нь байгаа Балдан Жовын Ариун сан гэсэн нэг л хүнийг дугуйлах юм аа. 3 мандаттай тойргийн хувьд ялгаа нь юу вэ гэхээр 3 мандаттай учраас 3 нэр дэвшигчийн өмнөх тэмдэглэгийг дүүртэл нь будах ёстой. За энэ бол жишээлбэл сонгон хайрхан дүүргийн саналын хуудсны загвар байна. 3 нэр дэвшигч болох Ломбын Эрхэнбаяр, Лувсангийн Эрдэнэ Шивэг, Даваад Оржийн Гамбалт гэсэн энэ 3 хүнээ олж дугуйлнаа. За нийслэлийн тойргуудын хувьд бол саналын хуудас 2 талтай байгааг та бүхэн анзаарах ёстой. За жишээлбэл энэ сонгон хайрхан дүүрэгт бол ардталт нь Ардчилсан намын нэр дэвшигч Болдбаатар гэж хүний нэр байж байна. Энийг ингээд дугуйлна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан нам Улсын хурлын гишүүн Батүлээр ахлуулсан ийм багийг сойж байгаа. За энэ багийг та бүхэн итгэж сонгоё гэвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох саналын хуудасны доод хэсэгт байгаа намын хэсгээс Ардчилсан нам гэдгийг сонгож дугуйлах юм аа. За энэ саналын хуудасны доотлолт байгаа энэ намын багнаас Ардчилсан намыг сонгоно гэдэг нь ямар учиртай юм бэ гэдэг дээр бяцхан тайлбарыг нэмж хэлье. Та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс 28-ын жагсаалт гэж нэлээд олонтоо сонссон байх. Тэгэхээр тэр 28-ын жагсаалт гэдэг бол тухайн сонгуульд оролцож байгаа намын эх 4 жилд сонгогч таны итгэлийг аваад ямар багаар, ямар эрч хүчтэйгээр, ямар бодлогоор ажиллах юм бэ гэдэг тэр үндсэн баг юм аа. Намын даргаараа толгойлуулсан, за намын лидерүүд нь оролцсон хууль тогтоогчд байгууллагад заавал байх ёстой. Боловсралтай, мэдлэгтэй, чадaltaй, лидер, манлайлагчтай багтаасан ийм жагсаалт байгаа. За энэ 28 хүмүүсийг та бүхэн Монгол орны цаашдын хөгжлийг тодорхойлж авч явж чадах ийм улсуудаа гэж итгэж байгаа бол энэ 28 хүнийг сонгогч та бүхэн гаргаж ирья гэж бодож байгаа бол энэ саналын хуудасны доод хэсэгт байгаа намын хэсгээс энэ Ардчилсан нам гэдгийг дугуйлж байгаагийн гол утга учир нь бол энэ юм аа. За ингээд 4 жилд ганцхан удаа тохиодог боломж та бүхэнд энэ 4 өдөр тохиох гэж байна. Улсаа улс шиг хөгжүүлэхийн төлөө, хотоо хот шиг хөгжүүлэхийн төлөө, өөрсдөө хүн шиг амьдрахын төлөө та бүхэн энэ 4 өдөр 28-ны өдөр саналаа идэвхтэй өгцгөөрэй. Та бүхэнд амжилт хүсье.
2000 оноос хойш ах намаа 3 удаа сонгосоод баг. Чухам. Сонгоод явуулсан ах намынхан тэгээд ам марилцаад 2 салчих юм да хөрх. Одоо нэг салхи оруулах болсон байгаа. Харин тийм ээ. Энэ жил ардчлалынхныгаа гарганаа. Олны ам олуула ялан сэх юм. Ортой доо. Олуула хөгжин. Олуула ялна. Олуула ялна шүү. Монгол орны 408 зохисоос ардчилсан намыг дэмжиж, олуулаа ялахыг бэлэгдсэн мянган дэмжигчид өөрсдийн гарын үсгийг цуглуулan ардчилсан намд илгээжээ. Ардчилсан нам эдгээр мянган сонгогчдийнхоо гарын үсгээ зурсан их хуудсуудыг сонгуулийнхаа штабын хананд хадаж олон нийтэд ил харагдахаар байршуулж эхэллээ. 1990 онд ардчилсан нам эх орондоо ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ард түмний хонхон дуунаар нойроос нь сэрэж ардчлалын салхийг сэвэлзүүлсэн билээ. Энэхүү ардчлалын буйнаар хүн та бид үг хэлэх, хийх үйлдэлээ чөлөөтэй болгож, эрх чөлөөгөө баталгаажуулж чадсан. Тиймээс ардчилсан намд ард түмэндээ талархалтай хандаж, олуулаа ялан шүү хэмээн зориг өгч, эх орны маань өнцөг булан бүрээс тус намаас илгээгдсэн нэр дэвшигтийг дэмжигээр илэрхийлэн гарын үсгээ зурсаар байна. Дорнод дунд гав ар хангаа өөр хангаа гэдэг нийт 21 аймагуд бол одоо өөрсдийнхөө гарын үсгийг ирүүлсэн байгаа. Тэгээд энэ дээр гарын үсгийг ирүүлэхээс нь гадна бас дэмжиж байгаа хүмүүс маань өөрсдөө сэтгэлдлийг бас давхар бичиж ирүүлсэн. Энэ сонгуул бол Монголын ард түмэнд төдийгүй Монгол хүн болгоны заавал оролцох ёстой. Оролцож олуулаа оролцох ёстой. Тэр дундаа олуулаа ялах ёстой сонгуул. Ардчилсан намч тэднийг дэмжиж байгаа элэг нэг дахин дүүсийнхээ итгэл сэтгэлийн хариу болгож ил загтал илгээсэн билээ. Монгол хүн 2020 төслийн хүрээнд 2 жилийн турш Монгол орныхоо бүхий л аймаг хот сум багаар зочилж хүн ардынхаа санаа бодлыг сонссны үндсэн дээр хүн шиг амьдрий, улс шиг хөгжий урайтай мөрийн хөтөлбөрөөр ардчилсан нам боловсруулан гаргасан билээ. Цөөхүүл нь хүлж хөш, олуулаа хөгжихийн тулд хүн шиг нэр төртэй амьдарч авилгагүй төртэй улс шиг улс болон хөгжихийн тулд бид олуулаа ялах ёстой. Сонгуулийн сурчлагын сүүлийн өдөр ардчилсан намын бүх нэр дэвшигчид нийт ард түмэндээ хандан ил загтал илгээсэн байна. Өнөөдрийн бүх хэвлүүдэд нийтлэгдсэн энэхүү ил загтлыг нэр дэвшигчид өөрсдөө мөн өөрсдийнхөө дуу хоолойгоор сонгогч та бүхэндээ хүргэхээр бэлдсэнийг олуулаа мэдээллийн хөтөлбөр хүргэж байна. Олуулаа ялна шүү. Ардчилсан намын энэ удаагийн сонгуульд монголчуудаа ажилдаа орлоготой болгох, хeel ахуйл аюулгыг устгах, шудраг усыг тогтоохын төлөө оролцож байна. Монголчууд бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийг хүсэж байна. Олуулаа энэ удаагийн сонгуульд бүгдээрээ оролцож, олуулаа ялна шүү. Та сайхан төсөж байна уу? Эрхэн тамд хайгалсан энэхүү мэдлэгээ ардчилсан намын 76 нэр дэвшигчид бид хамтаараа илгээж байна. Эвдэрч хагаралцсан биш, эвлэж хөвчөрсөн ардчилсан нам. Энэ сонгуульд цөөхүүл нь хөлчих бус олуулаа хөгжих хөтөлбөртөд оролцлоо. Алтан аваанаас алтаа таван богд. Бурхан халдуунаас булга хангаа. Отхон тэнгэрээс оюу толгой. Хал голоос хар хорин. Шилийн богдоос шингэлтэй хайрхан. Усын хотгороос Улаанбаатар хүртэл. Удам Монгол орныхоо өнцөг улам бүрт Тантай уулзсан 76 нэр дэвшигч бид сонгуулийн сурталчилгаагаа өндөрлүүлж байна. Үзэл бодол намын яриад маань өөрч Асуудал бэрхшээл, амжилт бүтээл. алсын ирээдүйн маань нэг ард түмэн билээ. Өнөөдрийн бэрхшээлч Өөр хүүхдүүдийн маань ирээдүйч та бидний. ардчилсан намд ард түмнээс ангид ашиг сонирхол гэж байгаагүй. Цаашиж байхгүй. Бид төмөн олноосоо өндөрч Төрийн ордонд шигдэн суухгүй. Бид ажлын байр, автобусны буудал. Сүргийн бэлчээр тариалангийн талбай. Оюутны танхим олны газарт тантай нүүр тулан уулздаг гишүүд байх болно. олуулаа ялж ардчилсан засгаа байгуулж олныхоо төлөө Ардчилсан ерөнхийлөгчтэйгөө хамтдаа зүтгэнэ. цөөхүүд нь хөлдсөн бус олуулаа хөгжсөн монголчууд байхын төлөө бид хамтдаа зүтгэнэ. Хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн төлөө бид хамтдаа бүтээн. Бид төрхийн тэр хүндээ тусалсан төрийн төвшөд байх болно. Бид дээрэндээ жижигсэн. Хөгжчүүддээ зүгээр нэг амьдраагүй юм байна гэдэг итгэлийг нэмнэ. Үр хүүхдийн төлөө санаагаа зовоод сэтгэлэн чижээсэн ээжүүдийн ачааг нэмгэлнэ. Том хүүхдээ мэрэгжил эзэмшүүлж ажилд заавал оруулах. дунд охины чинь дээд боловсралтай болоход тусалнаа. Балчир багчуудаан чанартай сургууль Найдвартай цэцэрлэгт сурч хүмүүжих боловсролоор хангана.
Бид амлснаа билүүч иргэн мөрийн гарт Эрдний хувь атгуулсан. Цаашид ашиг ногдлыг нэмэгдүүлж Иргэн бүрт газрыг чирэгдэлгүйгээр хувьчилж Амьдралыг тань баталгаа болгоно. Иргэд маань харийн нутагт ажиллах гэж биш, алтан дэлхийг үзэх гэж. мөнгө олох гэж биш, мөнгө бүрэх гэж олуулан явах цагийг бид найшлуулнаа. Тэгш нүүрс такс сүүний тухай биш. Ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн тухай ярьдаг. монголчууд олуулаа болно. Хүн шиг амьдралын улс шиг хөгжлийн төлөө ажилдаг ухаант мэрэгэн монголчууд улам олуулаа болно. бид цөөхүүлээ биш. Бид олуулаа. Бид хөгжин Цэцгийн шинийг тэгэрсэн Цэнгэлийн хавралж ялахаа Морон готон хогандож Мөнгөн сардгэн бишэдэ Мөнгөн сардгэн бишэдэ сэтгэл доторыг аруусаа Хадон элгэн нутагми Хадон элгэн нутагми сэтгэл дотор